За манай 21 асуултыг зөрчүүлсэн юм маш их баярлаа. Баярлаа. Хоолойд найзуудаа бүгдийг хандана. Өсөж байсан чидэн дуртай хоолой яана. Навчан маха орохыг танаар цаана. Эдийн тусаад өргөд явсан сэнгэн саала. Сайхан наадсан уу? Хаагур наадамлаа уу? Оо сайхан нацсуугаад лагаар дээр очил тэгэл видеоны хувьд гэх юм бол харин жоохон завсарлага авахар шийдсэн байгаа. Видеонуудаа аль болох ойрхон хугацаатай хийх зорддог байсан. Тэгээд тэнгуут чинь нэг видео оруулангууд оруулсныхаа дараа нь ямар видео хийх вэ шууд бодоод эхэлдэг. Яг гоо байнга нэг амар олон видео хийгээд амж чаддгүй байсан ч гэсэн дандаа нөгөө видео ямар видео хийх гэж бодож явахараас хэцүү мэл цаана тарих ядраад тэгээд нэг юм санаа зовж яваад гарч аягүй хэцүү мэл. Тэгээд би одоо ерөөсөө юу ч бодохгүй байгаа та. Тэгээд гайгүй болох байхаа. Тарих задраад дамраад эргэж ирэхэд гайгүй болох байх. Би нөгөө ингэж бодохгүй. Grimix 16 оноос 20 он хүртэл ингээд 4 жил явцсан. Тэ? Тэгэхгүй нөгөө яг ингээд нэг их сургуулийн 4 жил сураад төгсдөө шүү дээ. Тэгэхгүй би ч ангийн эхнийхээ нэг 4 жил ингээд төгсөөд тэгээ амралт аваад дахиад одоо магистр гэдэг юм уу? Нэг тийм ингээд арай нэг өөр төвшин рүү л очих гэж юм л гэж харсан шүү дээ. Тийм нэг хэв маягтаа ороод хайрцагнда яачдаг лээ. Юу гэдэг лээ? Хайрцагнда орчдөг. Юу гэдэг лээ? Хайрцаглагдчихдаг гэдэгтэй. Тийм болчих юм санагдаад зовхгүй надаа. Тэгэл тэгсэн дээ. Тийм болохоор төр хүлээж агаад ирч хүчтэйгээр гарч ирэх болно. Үнсий. За ингээ эхний асуулт. За. YouTube паглаа гэвэл Grimix-ийн хамгийн сүүлд үзэх видео. Хамгийн сүүлд үзэх видео. Яа амар хугацаа яваад байгаа санагдаад байна. YouTube паглаа гэхэд амар хэцүү асуулт шүү дээ. Ямар видео YouTube-с үзэх вэ гэсэн үг шүү дээ. Хөвчтэй 21 асуулт гэсэн амар хэцүү асуулт. Харин мөр амар толгой гашилж башлаа дээ. Мэдгүй home дээр дараал тэгэл нэг recommend-дэс л үзэх бах та. Яг зорж мөрж үзэх видео бол байхгүй хаа. Өөрийнхөө бичлэгүүдээс л үзэхгүй юу те? Үзэхгүй. Өөрийнхөө видеог үзэх амар хэцүү шүү дээ. Ер нь амар онцгой санагдчихсан шүү дээ. Хэрв Grimix хариултна гэвэл асуулт нь юу байх вэ? Хамгийн гонхтой хүн хэм бэ? Хамгийн ч яах вэ? Ер нь гонхтой хүн хэм бэ? Хүүхдүүд тэгж харах юм уу? Хүүхдүүд тэгж харах болов? Хүүхдүүд харахгүй. Гэтэ үеийнхэн бол харах бах. Үеийнхэн ч юм эсвэл арай нэг том болсон хүүхдүүд ч юм харах бах. Зүгээр яг нөгөө уучраа мэдхгүй үздэгүүд нь л мэдхгүй. Хамгийн гонхтой хүн бэ гэвэл над дээр ч одоо ерөөсө Grimix гэж орж ирэхгүй л юм байна. Би ч мөр дотроо бүр амар гонхтой биш. Гаднаа видеон дээр ингээл сонсон нэмэрэлээд болохос дотроо бол broke. Өөрийгөө ямар амтрантай төстэй гэж боддог вэ? Би нөгөө Bears гэх нэг хүүхэлтэй шүү дээ. Тэрний 3 баавганы аль нэг л гэж магадгүй. Цагаан баав юм уу эсвэл панда ч юм уу. Хамгийн сүлд хизээ гэрээд зад цэвэрлсэн бай. За миний зад шалахгүй дээ. Минийх нэг 10 оны өмнө л юм байна да. Тий. Миний зад тэгтээ хөөр хийдэг л нэг шалахгүй тий. Тэгээ зад цэвэрлэн хэр чи нэг цонхныхоо тавцан дээр их тоосоо авч ивэл задтай орчин. За тэгээ дээрэс нь галтгооныхоо шалыг би нэг угаадаггүй байхгүй. Тийш нэг юм хүмүүн ороод идэг болохоор тэгээ тэрийг ууж ивэл задтай орчин. За тэгээд өөрчүүлээ. Тэгээд тоосоо зурагт мурагтны тоосоо арчих юм бол задтай орох юм байна. Усанд орж явахдаа бийдсэж үзсэн үү? Усанд орж явахдаа би энэ асуултыг бүр дандаа боддог шүү дээ. Өмнө нь янз янз юм үзэж явахдаа хүмүүс ийм асуулт асуунгууд хариулаад иддэг гэсэн. Би өстой би засч үзэж байгаагүй. Тэгээд зарим хүмүүс үзчихсэн гэж хариулаад иддэг байхгүй. Тэгээд надад амар сонирхолтой байдаг шүү дээ. Яагаад би засдаг вэ гэх. За хоёлаа ингээ Grimix-ийн эмгтэй хөлбөр гэж юу ямар юм байх бол гэдэг ингээ төсөөлөд гаргаж ирж. Тэгээ нэг махлагдуу хүмүүс байдаг шүү дээ. Тэгээ айгүй нэг хөрх онцорчдаг. Тэгэл нэг хөвгөж тоохгүй. Тэгээ шилттэй. Тэгээ нэг намын санд байж идэг. Гэтэ айгүй тийм хөөрхөн найзуудтай. Найзууд нь хөөрхөн хаа. Тэгээд хөөрхөн найзууд нэг нь залуучууд найрал аваа явчихдаг. Тэгэл ганцаар үлдээл. Тэгэл гэртээ юм драма үзүүлээд үжигдэг. Тэгээд ажилтаа айгүй сайн тийм хөлтөд ч гэх шиг. Тийм л. Тэгээ нэг айгүй ажил дээр нэг гоё менежер идэх тий. Тиймэрхүү ахс баг. Тэжээвэр амтантай болвол ямар нэр өгөх байсан бэ? CCGC. Би нэг багтаа нэг жижигхэн усны яст мэлхээд штэ. Усан тийчдэг. Хаягаад гараад ирдэг. Жижигхэн нэг иймэрхүү. Тим яст мэлхий зэжсэн ч юу. Тэжээгээд байжсэн чинь мартцсан. Хэд хоногийн дараа гинт тэжээжснээ санаад тэгээд хайгаадсэн чинь орныхоо доороос олсон чинь өгцөн мэс. Тэгээд тэрнээс хойш
би амтнд ижихгүй гэдэг өөртөө ам гарсан боловч сүүлийн үед нохоо юм уу муур тижихийг бодож байгаа. Гэхдээ нухацтай л бодоод байгаа. Ерөөсө сэтгэл хөдлөлөөр шийдэхгүй байгаа. Нааш хэрэгтээсээ дуу сонсч ирсэн үү? Дуу сонссон. Сүүлд сонссон ямар дуу сонссон? Сая яг эвдэрхий хүн сонсоод талд нь орж яхад дуусаад ороод ирсэн. Rocket Bay эвдэрхий хүн сүүлийн үед амар их сонсоод байгаа яагаад юм мэдэхгүй. Уг нь одоо бол бараг дээр үеийн дунд орно шүү дээ. Ийм байгаа би урдан ийм байгаагүй сэтгэлийн талбайд минь урдан ийм байгаагүй түнтэй байсан муу чуу тоосон хий байгаагүй Grimix бүтгэхүү болцооны хадлага байлаа нэг жоохон яриа. Би нэг тийм их болцож байгаагүй мэн. Тэгтээ яг болцож исэн. Бүтлхүү гэхээр одоо амар дарклах гэдэг юм гээд байхгүй. Надад угаасаа нэг тийм амар олон болцоо орж ирэхгүй байна. Би сарын өмнө ч лүү сар гарааны өмнө болцсон бохгүй. Тэгээд болцоо нь бол амар гоёсэн. Тэгээд юунд бүтлгүйсэн бэ гэхээр тэгээд тэр болцоо манай тэр краш бит хоёрын хамгийн сүүлчийн уулзалт байсан. Тэр нь бүтлгүй. Гонхтой юм дээр явчихдаг нэстэй. Уг нь айгу хөвгөлтэй байх гэж орж ирсэн тэгээд байхгүй. Тийм л энэ баг салах яс хийсэн юм уу? Дойл ингээд last date night. Харин нэг тиймэрхүү юм болцсон. Гэхдээ тухайн үед бол би мэдээгүй л дээ. Эмэгтэй хүмүүс тэгээ мэдгүйгээр сүүл уулзалт хийжтэй юм. Харин тийм биш үү. Би одоо л эмэгтэй хүний зах зохиос мэддэг болж эхлэх гэж байна. Хаяа чи бодсон гадар явж байгаа. Бүр ингээ хинч намайг таньдаггүй байсан бол гоё явах байсан даа ч гэдэг юм. Яг уу тэгж бодох үе байгаа. Гэхдээ би энгийн үедээ бол тэгж бодохгүй л дээ. Ягаад гэвэл тэр чинь бас нэг төрлийн аз жаргал ахгүй. Ямар үед тэгж бити намайг хүн таниасаа гэж боддгоо гэхээр нөгөө гадуур гонхтой очивол янз янзын онцгой юм тохиолдсон хэцүү явж байхад ч юм уу ингээд хүмүүс ирээд ингээд юм яриад хахаар би баг ингээд цухтаачмар санагдаад нэг нэг жоохон онцгой уур амьсгалтай болцсон явж байхад л янз янзын болохоор ядаргатай ингээд нэг хаяа бодсон өмнө нэг хэдүүдэ бодсон. Тэгтээ дандаа тэгж бодохгүй шүү дээ. Ихтэй гайгүй явж идэг болохоор гоё шүү дээ. Тэжгүй те. Гоё шүү дээ. Grimix одоо ингээ нөгөө хэдүүлж маск зүгээд байгаа шүү дээ. Ингээ маск зүгөө явж чад хүмүүс таньж гинөө. Харин амар тэнд юм л шүү дээ. Би ерөөсөө би болохоор өөрөө нөгөө жоохон доошоо харж яваад хүмүүс рүү ингээд харж явдаггүй төрлийн юм баггүй. Тэгээд би ингээл маск зүгэл ингээл чигчтэй ч юм ингээл бүр ингээд юуднүүдэнтэй ч юм ингээд явж гот ингээд шууд хамаг холоос таньсан ирэл сайн юм уу эсвэл зураг авах ч юм юм яриад идэх. Би тэгээд яаж таньдаг вэ нэгэ би бүр гайхаад тэгээд би бүр шилээ аваад явж үзэх байхгүй. Шилээ аваад маск зүгээд чихв зүг ингээд бүр ингээд баглаад явсан ч танд юм л амар сүн хүмүүс эсвэл хүүхдүүд ингээд хүнийг амар хардаг болсон биш үү. Хин хаавар явж ингээд айгүй анзаарч хардаг болсон биш үү. Эмэгтэй хүмүүсээс Grimix гаргаж ирсэн мэдрэмжгүй үйлдэл. За бүгөр ухаад дутах юм бол нөгөө айгүй жамаг үддээ шүү аа гэл хаяа ярьж мэрдэг байхгүй. Тэгээд юуг нь үддээ ингээд амар сонин хариулт хэлдэг. Жишээ нь юу гэж хэлдэг лээ. Амар үддээ шүү гэлээд байхгүй. Тэнгүүд юу үдсэн хамгийн сүүлд юу үдсэн гэж жоохон лавлал асуунгот бүр хоёр анхны видео мэдэж ч юм уу. Эсвэл нэг Facebook дээр явж ирсэн ганц нэг гайгүй тренд болсон видео мэдэж юм уу. Тэдний хэлээд идэг. Тэгээ яг үздүү зүгээр таньдаг л байсан шүү лээ. За нэг жилийн хугацаанд Grimix аймгийн объект боллоо. Ямар объект болох вэ? Онгоц болъё. Одоо ингээ корона чинь за одоо ингээ хоёул ингээ шууд одоо болчихъя. За одоо болчихъя. За яг одоо юу? Чинь корона маань яваад байгаа юм байна. Далимдуулаад сансрын нисгэг чинь ямар нэг юм болчихд юм уу? Фуучин ч юм уу? Эсвэл сансрын нисгэг чинь ийм малгай ч юм уу? Хамт сансарт ниссэн шүү дээ. За Grimix рестораны ахлах тоогооч. Дургуун нь ороод ирсэн. Ямар бол хийж өгөх вэ? Захиалсан хоолыг. Захиалсан хоолыг яаж хийж өгөх? За хоол захиалаагүй. Зүгээр ингээ орж ирэнгүүт хоолыг аваач өгдөг байл та. Тим ресторан бай Grimix. Гэтэ чамаа ингээ захирал мах тоогооч могооч гэж бол мэдэхгүй шүү дээ. Хүн орж ирээс авахгүй тэр хүнд ингээ хоол аваач өгдөг нэг тим ресторан бай. Бас нэр тим ресторан байдаг болох нэрээ. Мэдээгүй. Сонирхолтой тий. Одоо ингээл хоёулаа ороод суухгүй хоёулаа ингээд захиалаагүй ямар зүгээр шууд хоол авчираад Random ороо. Тий random. Сонил. Тим рестораны тоогооч. Хамгийн сайнараа л хоол хийж өгч шүү дээ. Дургу байлаа гэд дургуугаа тэгж хоолн дээр гаргана гэсэн байхгүй шүү дээ. Хэрэг дургуун байд Grimix. Надад дургуун баг байхгүй дээ. Алдартнуудаас хинтээ хамтж уран бүтээл гаргахыг хүсдэггүй.
Ямар гоё юм би хэрвээ дууч мэсэн бол миний мөрөдөл Ed Sheeran юм уу эсвэл Justin Bieber-тэй хамт дуу гаргах гэсэн. Ер нь Ed Sheeran л. Ed Sheeran, Justin Bieber бас ер нь ойролцоо шар хүмүүсүүд л байна тий. Та манай хоёр шүтэн штэ. Bieber-ийг ч бүр багасаа шүтчихээн. Ed Sheeran-ийг бол одоо нэг сүүлийн хэдэн жил шүтэж байна. Grimix нэг өдөр өөрийнхөө төгсөдрийг бүтээгээл хайртай хүмүүст хэлэнгэр баг та. Хэрвээ надад хайртай хүн байвал тэрнтэйгээ байхгүй бол ээж юм уу хамаатнуудаа аваад гоё газар очиад далайн ирэх ч юм уу. Тийшээ телепортлж очиад эсрэг гүйцнийхээ бид орох боломж олдвол хамгийн түрүүнд юу их вэ? Шээж үзэндээ. Мөмө барьж үзэндээ. Яг бүр хамгийн түрүүнд гээ лог ороод юм тойлонд л харах юм да. Юу болчихвоо гэл. Grimix-ийн тухай хэлж чадах шийдэл бөмбөлөг байна. Юу асуух вэ? Нөгөө нэг ингээс ихсрээд идэг гоо. Би нөгөө одоо айгу тийм сэтгэл хөдлөлттэй emotional гэдэг нь штэ. Нөгөө нэг охин таягдсан. Би ч нөгөө краш гэ яриад идэм мөртлөөс яг жинхэнэ крашт болох гэж айгу боддог. Тэгээд маш олон жилийн дараа дахиж хаягдж байгаа болохоор тэр талаараа л асуух юм байна. Grimix дурлах ганцхан шалтгаан. Худлаа ярихгүй. Тачаангуу дур булаан мэсгэн Байхгүй. За байхгүй хэр явж зүгээр энэ дор ингээ комментээр хүүхдүүд хэлээд өгөх байхаа. Таны тэр чин гоё шүү. Дур булаан мэсгэн чин тэр шүү. За Grimix өөртөө тачаангуу нэр өгье. Ямар нэр хөө? Надад тачаангуу нэр байдаг шүү дээ. Ямар нэр? Sexy Beast. Тачаангуу нэр Sexy Beast. Байдаг шүү шудлаарсан шүү. Ягаад ч зүгээр тим нэр ороод ирлээ. Би нэг тийм пост чижсэн. Одоо сүүлийн үед байнга аялж байгаа дуу нь ямар дуу байна вэ? Нэг хэсэг аялж үзүүлнэ үү гэж. Сэрүүцэн дарахад чинь салхийг би аав. Өдөр дарахад чинь аяар нь явна та. Юу гэдэг лээ? Сэрүүцэн дарахад чинь салхийг би аав. Өдөр дарахад чинь нарыг би тусгасан. Дулаацхыг хүсэж надаас чи явлаач. Дахиад чи ингэж хасууцандаа хэмээн болохоор чи нарыг дуртай энд би тэгэхэд байгаагүй юу сүдэрсэн бол төгсгөлийн мөчийг надад үлдээж байгаа юм тий. За 4 жилийн хугацаанд YouTube дээр бичлэг хийж үзлээ. Миний амьдралдаа хийжсэн хамгийн том зүйл байх баг. Тэгээ миний амьдралд гарч ирсэн бас хамгийн том өөрчлөлтүүд байх. Хэрвээ намайг үздэг манай сувгаас орж ирсэн хүмүүс байх юм бол бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Намайг хинч үзэхгүй байсан бол миний амьдралд нэг юм өөрчлөлтүүд бол гарахгүй байх байсан. Тэгээд энэ өөрчлөлтөөс болоод миний амьдралд олон гоё зүйлүүд болсон. Тэгээд мөрөөдлийнхоо 4 жилийн өмнө мөрөөддөг байсан амьдралаар бол одоо амьдарч байна. Гэхдээ би одоо дахиад шинэ зүйл мөрөөдөх хэрэгтэй байх. Тэгээд үздэг хүмүүстээ баярлалаа. Тэгээд үздэггүй ч гэсэн дэмждэг хүмүүстээ бас баярлалаа гэж хэлээ. Ер нь бүгдэнд нь баярлалаа, хайртай шүү л гэж хэлээ та. Тэгээд үнсээ. За манай 21 асуулт үзэж хүлцээрсэн маш их баярлалаа. Баярлалаа. Цааш ч уран бүтээлт өндрөөс сайн амралтай аваа, сайн амраад ирч хүчтэйгээр хацаад эргээд ирээрэй. За гоё юм хийнэ. Баярлалаа. Энэ дуудаж орсон баярлалаа.